Хай, сонин. Энэ удаа эзэн хүний хүү болж бие махбодтой болоод эргэн ирснийг бид мэдж авлаа. Хүний хүү ирж гисэн илрэлт нь хэгэлж ирийн хэвийн байхад тэр бол бие махбодтой болсон бурхан гэдгийг бид яаж таних болж байна? Энэ талаар нөхөрлөд өгөөч. Сайхан асуулт байна. Эзнийг яаж угтан авах тухайд бол эзэн Есүс бидэнд тэр замыг хэдийн хэлж гисэн. Эзэн Есүс хэлэхдээ миний хорин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Элчиллийн номд бас ингэж байдаг. Харагтав. Би үүдэн зогсоод тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл би түүн дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно. Амен. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогдсон. Амен. Эзнийг угтаа авах гол зам нь Бурхны дуу хоолойг сонсох явдал гэдгийг энэ бидэнд хэлж байна. Бурхны дуу хоолой. Бурхны дуу хоолой. Харта. Урд нь эзэн Иесус гарч ирж ажиллах үедээ хүнтэй хамт амьдарч бүжиглэж хурмын зоогт оролцож хүмүүстэй чин сэтгэлээсээ ярилцдаг. Гаднаа зүгээр л эгэлж ирийн хүн байсан. Гэхдээ эзэн Иесус олон үннийг илэрхийлж амьдралын зөв зам, амьдрах зөв чиглэлийг хүмүүс зааж өгч тэднийг гэмшүүлж Бурхан руу эргүүлж чадсан. Тэр ч тийм шүү. Жишээлбэл эзэн Иесус нүглээ улааж гэмших, бусдыг өөршгөө хайрлах, хүмүүсийг 70 дахин 7 удаа уучлахыг хүмүүс заасан. Тийм ээ. Эзэн Есүсийн үг эрх мэдэл хүч чадалтай байсан. Ганцхан өгүүлбэрээр л тэр салхи далайг намжааж үхэгсдийг амьлуулж чаддаг. Амен. Хүмүүсийн далд нууцыг хэлж чаддаг байсан. Эзэн Есүсийн үгийг сонссноор л олон хүн эзнийг таньж түүнийг дагах болсон юм. Амен. Тийм байсан. Тийм шүү. Энэ хүний хүү гаднаа хичнээн эгэлж ирийн хэвийн харагдах нь хамаагүй. Олон үннийг илэрхийлж, амьдралын зөв замаар алхахад нь хүмүүсийг залж чиглүүлж, хүмүүсийг ариусгаж аварч чадчих байгаа бол тэр бол гарч ирж ажиллаж байгаа бурхан. Тэр бол бие махбодтой болсон бурхан. Амен. Бид ийм үндсэн дээр эзнийг угтан авбал энэ нь 100% зөв. Тийм ээ. Би энэ нөхөрлөлтөд санал нийлж байна. Үнэхээр тийм байна. Ойлгож байна уу? Төгс хүчит бурхан маш олон үннийг илэрхийлж, Библийн олон нууцыг тайлсан. Бурханы ажил, Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы санаа зорилгыг илэрхийлж, хүмүүсийг юмыг шинээр харахад хүргэж нүдийг хожиралсан. Бурхан гарч ирж ажиллаж байгаа хэрэггүй шүү. Энэ бол Бурхны илрэлт ажил. Энэ нөхөрлөлийг сонсоод зүрх сэтгэл цэлмлээ. Бурхны хонд Бурхны дуу хоолойг сонсдог. Бурхны дуу хоолой бол Бурхны илэрхийлдэг үнэн учраас. Үннийг илэрхийлж байгаа нэгэн бол гарцаагүй гарч ирж ажиллаж байгаа бурхан. Тэр үнэ. Зөвхөн бурхан л үннийг илэрхийлж чадах учраас үүнийг хийж чаддаг нэгэн бол эргэн ирсэн эзэн гэдэг нь гарцаагүй. Тийм ээ. Бурхны дуу хоолойг сонсох нь эзнийг угтаа авах явдал. Энэ бол зөв зам. Тийм ээ. Шүү ах та эзнийг угтаа авахын тулд бид Бурхны дуу хоолойг сонсох ёстой гэлээ. Би энэ үгийг ойлгохгүй байна. Бурхны үг бүгд Библиэд байгаа биш үү? Библийн гадна Бурхны үг байж болох юм уу? Яг үнэн. Библийг унших нь хангалттай байхад бид үнэхээр төгс үчирд Бурхны үгийг судлах ёстой гэж үү? Надад шаардлагагүй санагдаж байна. Та нараа Бурхны үг бүгд Библиэд байдаг гэлээ. Гэхдээ Библийн үндэслэл бий юу? Эзэн Иесус тийм үг хэлсэн үү? Эзэн Иесус хэлэхдээ та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгэрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Амен. Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ олон үннийг илэрхийлнэ. Эдгээр үнэн Библиэд байгаа юу? Үгүй. Байхгүй л бах та. Эзэн Есүс бидэнд хараахан хэлээг байхад яаж тэр нь Библиэд тэмдэглэгдэж болох юм? Тийм ээ. Яг зөв. Тэгвэл бид зөвхөн Библийг л уншаад байвал эцсийн өдрүүдэд эзний илэрхийлсэн үннийг сонсож чадах уу? Чадахгүй. Сонсож чадахгүй байж байна. Шүү аха. Тэгвэл та яаж Бурхны дуу хоолойг сонсож эзнийг угтаа авсан юм? Харин Бидэнд хэлж өгөөч. Би төгс хүчит Бурхны олон үгийг уншиж, түүний үг бол бүгд үнэн. Бурхны айлтвар мөн гэж бадтай итгэсэн учраас төгс хүчит Бурхныг хүлээн авсан юм. Бурхны хонд, Бурхны дуу хоолойг сонсдог гэж эзэн Иесус хэлсэн. Энэ үг огт худлаа биш. Хүн хэр удаан хугацаанд итгэснээр нэг хэрэг Библийн мэдлэгтэй нь хамаагүй. Үннийг хайрладаг, үннийг олж мэдж чаддаг эсэх нь л чухал. Тийм ээ.
Зүрх сэтгэл сүнстэй хүмүүс Бурхны үгийг сонсвол Бурхны үг бүгд үнэн, бас эрх мэдэл, хүч чадалтай. Үнэхээр Бурхны дуу хоолой гэдгийг ухаарна. Тийм ээ. Тэд бас төгс хүчит Бурхан эзэн Иесус хоёрын үгийг адилхан сүнс хэлсэг, адилхан эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг ч ухаарна. Тийм ээ. Жишээлбэл эзэн Иесус хэлэхдээ намайг эзэн минь гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг дагдаг хүн орно. Амен. Төгс хүчит Бурхан юу гэж хэлсэн бэ? Би уншаад өгье. За. Би хүний нас зэрэг зэндаанд үндэслэж бус туулсан зовлон шаналлын хэмжээ ялангуяа өрөвдүүлж буй төвшөнд нь үндэслэж бус үннийг эзэмшдэг эсхийхэн дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт үгүй. Бурхны хүслийг дагадгүй бүх хүнч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хинч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурхны зөвхт байдлын улмаас тийхүү шийтгүүлж тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг ирж хайхгүй бол хизээч Иесусийн цаашаалыг олж Тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол агаад утсан хүүхэлдэй юм. Амен. Энэ үг гайхалтай юм. Тийм ээ. Энийг уншихдаа би Бурхан үг хэлж байгаа биш үү гэж бодсон. Христ бол Тэнгэрийн хаанчлалын эзэн хаан. Хэн Тэнгэрийн хаанчлалд орж чадах, тэгхийн тулд ямар шалгуурыг хангах ёстой гэх мэт нь зөвхөн Бурханы мэддэг нууц. Бурхан л энэ талаар тодорхой ярьж чадна. Тийм ээ. Амен. Амен. Эзэн Есүс Тэнгэрийн хаанчлалд орох болзол шалгуурыг хүмүүст хэлсэн. Эцсийн өдрүүдэд төгс хүчит Бурхан бүх үннийг илэрхийлж, мөнх амийн замыг бидэнд авчирсан. Төгс хүчит Бурханы илэрхийлсэн үннийг хүлээн авч дуулууртаа дагдаг хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орж мөнх амийг олж авна. Амен. Амен. Эзэн Есүс төгс хүчит Бурхан хоёрын үг хоёулаа үнэн. Бурханы дуу хоолой. Энэ туйлын үнэн. Тийм ээ. Бурхан л Тэнгэрийн хаанчлалын нууцыг дэлгэж чадна. Тийм шүү. Төгс хүчит Бурханы үг эзэн Иесусийн үгтэй адилхан эрх мэдэл хүч чадалтайг би бас анзаарсан. Эзэн Иесус хэлэхдээ үннээр би та нарт хэлье. Энэ бүхэн биелэгдэхээс нааш энэ үеийнхэн үгүй болохгүй. Тэнгэр газар өнгөрөн одно, харин миний үгс өнгөрөн одохгүй. Амен. Амен. Төгс хүчит Бурхан хэлэхдээ би бол эхлэл, би бол төгсгөл. Би бол ахин амилсан бүрэн төгс цор ганц жинхэнэ Бурхан. Би та нарын өмнө өөрийнхөө үгийг ярьдаг. Харин та нар миний хэлсэнд бат итгэх ёстой. Тэнгэр газар нуран одовч миний хэлж байгаа зүйлээс нэг ч үсэг нэг зураас ч алга болохгүй. Үүнийг сан. Би айлцсныхаа дараа нэг ч үгээ буцааж байгаагүй бөгөөд үг нэг бүр биелэх болно. Эдгээр шин зүйлийн илрэлт болон үүсэл нь бүтээгчийн эрх мэдэл хүч чадлын баталгаа байсан. Тэр үгэндээ хүрдэг бөгөөд түүний үг биелэх болно. Мөн биелсэн зүйл нь үрд үргэлжлэнэ. Энэ баримт хизээч өөрчлөгдөөгүй. Энэ нь урд нь ч ийм байсан, өнөөдөр ч ийм байгаа ба үрд мөнхөд ийм байх болно. Амен. Амен. Төгс хүчит Бурханы үг үнэхээр эрх мэдэлтэй. Тийм байна. Яг тийм байна. Төгс хүчит Бурхан эзэн Иесус хоёрын үг хоёулаа Бурханы үгийн эрх мэдлийг илж хэлдэг. Үүнийг нэг сүнс хэлсэн адилхан их сурвалжтай гэдгийг энэ нь нотлно. Тийм шүү. Уг нь хизээч өнгөрөн одохгүй гэж Бурханаас өөр хэн хэлж зүрхлэх юм бэ? Тийм ээ. Бурханд нэг л сүнс байдаг. Бас цор ганц Бурхан байдаг. Энэ бол Бурхан бүтээгчийн ялгамж чанараар ярьж байгаа хэрэг. Үнэхээр тийм байна. Үнэхээр тийм байна. Энэ нь Бурханы дуу хоолойг таних маш зөв арга байна. Төгс хүчит Бурханы үг эзэн Есүсийн үгтэй адилхан эрх мэдэл хүч чадалтай олон нууцыг тайлж чадна. Үнэхээр адилхан их сурвалжтай юм байна.
хоёулаа л Бурхны сүнс үг хэлж ажиллаж байгаа юм байна. Тийм шүү. Миний мэдэж авснаар төгс хүчит бурхан эзэн Иесус хоёрын үг хоёулаа үнэн. Нэг бурхны ярьсан үг юм байна. Үнэхээр тийм юм мэдэж авлаа. Яагаад надад Бурхны дуу хоолой шиг сонсогдохгүй байгаа юм бол? Энэ чинь хүний үг биш үү? Тийм. Миний бодлоор бол Библийн үг хамгийн их эрх мэдэлтэй. Библи тэмдэглэгдсэн үг л Бурхны үг. Амен. Энэ намайг гайхшруулж байна. Энэ нь илт хүний үг байхад ягаад энийг Бурхны дуу хоолой гэж зүтгээд байгаа юм бэ? Яг үнэ. Хүн тийм үг хэлж чадахгүй. Энэ бол Бурхны дуу хоолой. Эзэн Есүс гарч ирж ажиллах үедээ олон үг хэлсэн. Тэр үг хуучин гэрээнд тэмдэглэгдсэн үү? Үгүй. Зөв. Хуучин гэрээнд байхгүй. Гэхдээ эзэн Есүсийн илэрхийлсэн үннийг үгүйсгэх аргагүй. Үннийг хайрладаг хүмүүс л эзэн Есүсийн номлыг сонсохдоо дуртай байж эзэн Есүсийг дагаж чадсан юм. Бурхны хонд Бурхны дуу хоолойг сонсож чадна гэдгийг баталахад энэ хангалттай. Тийм шүү. Харин үннийг хайрладаггүй учраас хоёр нүрт фарисеучуд Библийг баримталж эзэн Есүсийг голоод эцэст нь бүр эзэн Есүсийг яллаж цовдлсон. Энд ямар асуудал байна вэ? Тухайн үеийн шашны хүмүүс эзэн Есүсийн үгийг яаж эсэргүүцэж ялалсан? Тэр нь үннийг хайрладаг хүмүүсийг дамжин өдийг хүрч. Тэр үгийн багахан хэсэг нь шинэ гэрээнд тэмдэглэгдсэн. Энийг яаж тайлбарлаж болох вэ? Та энийг яаж ч хэлсэн Библийг орхин тэрс үзэл гэж бүхий шашны ертөнц үздэг. Библийг баримтлахад хангалттай Бурхны дуу хоолойг сонсох шаардлагагүй. Амен. Ах эгч нараа. Өнөө үед олон тэрс хуурамч зам байгаа. Бид илүү сэрэмжтэй байх ёстой. Тэгвэл бид төөрөлдөж эзэн таягдахаас зайлсх юм ээ. Лайхлагчаа. Та Библийг сайн ойлгодог байж яагаад төөрөлдөхөөс айна вэ? Харин тийм. Та төөрөлдөхөөс айхдаа үнэн замыг судалж зүрхлэхгүй бол яаж эзнийг угтан авч чадах юм бэ? Яг үнэ. Эзэн үнэхээр эргээд ирсэн байгаад бид сонсохгүй уншихгүй бол асарыг хохирох биш үү? Тийм ээ. Бид сонсох ёстой. Тийм ээ. Үргэлжлүүлээд сонсцгоё. Санаа яар. Төгс хүчит Бурханд итгэж эхлээд би үгийг нь өдөр бүр уншиж зүрх сэтгэл улам цэлэмсэн. Үг нь махбодоор илэрсэн бол маш үн цэнтэй ном. Эдсийн өдрүүдийг Христийн авчирсан мөнх амийн зам энэ ном дотор байгаа. Энэ надад өөрийнхөө үзэл төсөөлөл завхарсан зан чанарыг танин мэдэх боломжийг олгоо зогсохгүй. Бурхан хүн төрлөختнийг яаж ариусгаж авардгийг харуулж олон үннийг ойлгоход тусалсан. Урд нь эзэнд итгэдэг байхдаа би хүлээцтэй, төвчээртэй бай, бусдыг өөр шиг хайрал гэж бусдад үргэж хэлдэг байсан ч өөрөө хэрэгжүүлж чаддаггүй байсан. Би байнга худал хэлж, хуурж, хүмүүст атаархаж, үзэн яддаг байсан. Тийм ээ. Миний завхарсан зан чанар дэндүү ноцтой байсан. Би бие тоосон ихэрхүү хэний ч үгэнд ордоггүй. Алдар нэр ашиг хонжооны төлөө бусадтай өрсөлддөг, Бурхныг дуулууртай дагдаггүй. Их бие тоосон болохоор эрүүл ухаанаа алдаж нүглээ яаж чулаасан жинхнээсээ гэмшдэггүй байсан. Зүрх сэтгэл үнэхээр шаналж байсан. Тийм ээ. Бид ч бас ийм байдаг биш үү? Тийм ээ. Төгс хүчит Бурхны үгийг уншсныхаа дараа би хүн нүгэлд уг чанараа мэдэхгүй, шийдвэрлэхгүй бол нүглээсээ ангиж ярахгүйг ойлгосон. Тийм ээ. Төгс хүчит Бурхны үг хүний завхарсан зан чанар, нүглийн уг үндсийг илчилсэн. Энэ намайг бүрэн үнэмшүүлж тэр үгийг унших тусам зүрх сэтгэл цэлэмсэн. Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Амен. Зөвхөн Бурхан л хүний завхарсан мөн чанар, завхарлын баримтыг ингэж нэггүй илчилж чадна. Хүмүүс Бурханы өмнө нүрээрээ газар унам өргөж, Бурханы шүүлт гисгэлтийг хүлээн авахд бэлэн байж, Бурханы зохион байгуулалт зохицуултыг дагахтаа баярлаж, зүрх сэтгэл нь Бурханы үгээр байлдан дагуулагддаг. Амен. Төгс хүчит Бурханы үгийг унших тусам Бурханы дуу хоолой мөн гэдэгт улам итгэлтэй болсон. Энэ туйлын үнэн. Амен. Эзэн талархах. Ямар Сайхан нөхөрлөл байна. Тэгвэл төгс хүчит Бурхны үг хүний завхарлыг яаж илчилдэг вэ? Бидэнд уншаад өгөөч. Тийм ээ. Бурханы үгийг уншаад бид бүх сонсмоор байна. Би хоёр хэсгийг үзүүлье. За. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Өөрсдийг нь эмчлэн гэсэндээ л маш олон хүн надад итгэдэг.
Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулна гэсэндээ бас надаас зүгээр л амар амгалан баяр хөөр хүртэн гэсэндээ маш олон хүн надад итгэдэг. Надаас илүү их материаллык эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж ирэх ертөнцөд эсэм мэнд эрүүл саруул байхын тулд маш олон хүн надад итгэдэг. Тамийн зовлонгоос зайлсхийж Тэнгэрийн өрөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн надад итгэдэг. Зөвхөн төр зүрийн тав тухын төлөө маш олон хүн надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж нэгэн цагт хүнд байсан баяр баясал амар амгалан булаан авах үед хүн эргэлдсэн. Би хүнд тамийн зовлон өгч Тэнгэрийн өрөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь ангаагаач гэж надаас гуйх үед би ямар ч анхаарал тавилгүй хүнд зэвүүдсэн. Харин хүн ёрийн муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд надаас холдсон юм. Надаас нэгсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн уул мөргүй алга болсон. Тиймээс намайг хэтэрхий их нэгүүлсэл өгдөг учраас л энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн надад итгэдэг гэж би хэлдэг. Та нар баг зэрэг үнэнчсэн гаргамагцаа өөрсдийгөө магтаж жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг. Ялэмгүй дуулууртай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг. Бурхныг гэртээ хүлээж авсныхаа төлөө чи мөнгө, эд зүйлс, магтаал нэгдэг. Ганц 200-оос өгөхдөө сэтгэл чинь өвддөг. 10-ыг өгөх үедээ чи ёроол хүсэж чамд бусдаас өөр хандахыг хүсдэг. Та нарын шиг хүн чанарын талаар ярьж сонсоход үнэхээр төвчшгүй. Та нарын үг болон үйлдэлд магтууштай юм байна уу? Үүргээ биелүүлдэг хүмүүс ба биелүүлдэггүй хүмүүс, удирддаг хүмүүс ба дагдаг хүмүүс, Бурхныг гэртээ хүлээн авдаг ба хүлээн авдаггүй хүмүүс, хандуулдаг ба хандуулдаггүй хүмүүс, номлодог ба үгийг хүлээн авдаг хүмүүс гэх мэт бүх хүмүүс өөрсдийгөө магтдаг. Энэ та нарт инээдтэй санагдахгүй байна уу? Байна уу? Цагдаагийн хэсгүү? Энд нэг хүн зүүнний аянгийг номлож байна. Яха, лаа яхлах цагдаа дуудчихлаа. Цагтаа дуудлаа гэж яаж тийм юм хийж чаддаг байна? Бүгдээрээ тараараа. Сан яв хурал.